Нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооноос инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц цаашдын зорилго сэдвт нээлттэй хэлцүүлгийг төрийн ордноо зохион байгууллаа. Монгол Улсын их хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр инновацийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд өнөө хүртэл тус хуулийн 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоо байгаа боловч ажилдаггүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байдагт хэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан. Хууль бол хэрэгжих боломж бол маш таар байгаа. Дээрээс нь инновацийн сан гэдэг энэ санг бас иргэд хүчингүй болгоцсон. Тэгэхээр нэгсэндээ бол яг гарааны компани байгуулад инновацийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд аж ахуй эрхлээ явж байгаа компаниудыг бол дэмжих эрх зүйн орчин бол бүрэн хангагдаж бас өгөхгүй байгаа. Эргэж харах бол шаардлагатай байгаа маа гэдэг нь бол ажиглагдаж байна. Тийм учраас бид цаашдаа энэ хувийн хвшлүүдийн дэргэд, судалгааны байгууллагуудын дэргэд энэ гарааны компаниудыг байгуулах бас эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгож энэ журмын хэрэгжилтийг нь хангаж их хурал дээр бол бас инновацийн манлайллыг бол бий болгож байж бид нар бол бас цаашдаа манай эдийн засаг бас солонгорно гэж үзэж байгаа. Хэлцүүлгийн төгсгөлд Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооноос инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болсон бөгөөд засгийн газарт холбогдох дүрм журмуудыг боловсруулах, өмнө нь гарсан журмуудын уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл өгөхөөр тогтлоо.